Ээлжийн мэдээ хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрөө өнгөрсөн 7 хоногт дотоодын болон гадаадын хөрөнгөний зах зээл дээр болсон онцлог үйл явдлын мэдээллээр үргэлжлүүлэх гэж байна. Тэгэхээр энэ талаарх мэдээллийг үзэгч танд дэлгэрүүлэн хүргэхээр студид хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэ өргөд ирсэн байна. Өнөөдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт хөрөнгөний зах зээлд болсон гол мэдээллийн нэг бол яхаарахгүй оюутлогоо 3 дугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээгээ зарсан явдлага. Тэгэхээр үйлдвэрлэлийн хэмжээс нэлээд өсөлттэй гарсан байгаа. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэхгүй. За тэглэх бах. 3 дугаар улирлд оюутлог компани 56 мянган тонн зис бүхий баяжмал 123 мянган унц алт бүхий баяжмал за мөн 388 мянган унц мөнгө бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. За энэ тоог өмнөх оны мөн хэвтэй харьцуулаад үзэх юм бол зисийн хувьд 53% өссөн байна. Алтны хувьд 6.8% унсан байгаа. Нөгөө талдаа мөнгөний хувьд бол 79.7% өссөн ийм дүнтэй байгаа. 2015 онд оюутлог компани 175 мянгаас 195 мянган тонн зис бүхий баяжмал 600 мянгаас 700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэхээр бол ажиллаж байгаа. За цаашдаа он тусла энэ компани дээр юу хүлээгдэж байгаа гэхээр бид сайн мэдж даалдуурхаан гэрээг сурсан шинжилсэн тезүг 9-р сард маш их нэлээд газар хүлээгээд авсан байгаа. Тэгэхээр одоо энэ компани маань даалдуурхад шаардлагатай санхүүжилтийг босгохоор ажиллаж байна. Компани зүгээс мэдээлж байгаа бол оны эцэст мөнгийг босгоно гэж мэдээлж байгаа. 2016 он гараад 16 оны эхний улиралд бол даалдуурхаа хөгжүүлэлттэй холбоотой бүх бэлтгэл ажлыг хийж дуусна гэж бас мэдээлсэн байгаа. За мөн 2016 оны 2 дугаар улирлын эхэнд бол одоо бүтээн байгуулалтыг ботор эхлүүлнэ гэсэн мэдээллийг бас давхар өгсөн байгаа. Тэгэхээр энэ компани хувьд бол цаашдаа одоо 3 дугаар улирлынхаа юм үйлдвэрлэлийн тайлан мэдээлэл гаргачлаа. Одоо удахгүй бол санхүүгийн тайлангийн мэдээ зарлагдана. За тэгэхээр энэ мэдээлэл зарлагдсантай холбоотойгоор бол Нью-Йоркийн бирж бол хувьцааны хяншид оруулалтыг хүчтэй өөрчлөлт гараагүй. 4 өдрийн ханшийн байдлаар бол 304 Америк долларт нэг хувьцааны ханшил байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ гадны хөрөнгөний биржид бүртгэлтэй компаниудын хувьцаанаас өнгөрсөн 7 хоногт бас Эрдэнэ Development Resources компани хувьцаа бол 15% өсөлтийг үзүүлж бас нэлээд амжилттай байлаа. Тэгэхээр хувьцааны ханш өсөх гол шалтгаан юу байв? За тэгэхээр тус компани маань Монголд алтан нар гэсэн алт зэсийн төслийг хэрэгжүүлдэг байгаа. Тэгээд энэ алтан нар төслөөрөнд бол нийт 18 газар эрсдсэн бүс тогтоогдсон байгаа. Түүнээс яг 2 дээр нь одоогор хайгуул хийж байгаа. Тэгээд тэр 2 бүсийнх нь бол нэг нь бол Discovery гэсэн юм нэртэй бүс байгаа. Тэгэхээр энэ бүс төр хийсэн өрөмдлөгийн үр дүн бол зарласан байгаа. Тэгээд энэ үр дүн нь бол өмнө нь зарлагдаад байсан үр дүнгуудын бол нэмж баталгаажуулж өгсөн байгаа. Тэгэхээр өмнө нь ямар мэдээлэл хийж байсан бэ гэхээр одоо энэ төслийн хүрээнд бол өндөр эрдэсжилттэй газрын гадаргатай ойрхон нөөц байгаа гэж бол өмнө мэдээлсэн. За тэр мэдээлсэн үр дүнг Discovery дээр хийсэн одоо саяны өрөмдлөгийн үр дүн дахин баталгаажуулсан гэж. За өрөмдлөгийн үр дүнд бол 38 нийтлэл бол 2.8 грамм тонн алтны илэрц. За үүн дотор бол 9 метрийн өргөнтэй 9.2 грамм тонн алтны илэрцэл багтаж байгаа. Бол 53 метрийн өргөнтэй 2 грамм тонн илэрц. За үүн дотроос 5.8 метрийн өргөнтэй 7 грамм тонн бас алтны илэрцэл байгаа гэж мэдгэж байгаа. Тэгэхээр сүүлийн 2-7 хоногийн турш бол бид энэ компани мэдээллийг өмнө нас хүргэжсэн. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бид нэр баян хөндийгээд лицензийн талбайд чулуунаас дээж авч алтны одоо илэрцийг тогтооход бол нүдэнд үзэгдэх алт илэрсэн гэх мэтлэн мэдээллийг бол өгчээсэн байна. Тэгээд тухайн үед бол өнгөрсөн 7 хоногт хувьцааны ханш бол ганцхан өдрийн дотор бол 50% өсчихсэн. Харин энэ мэдээ гарснаар бол өчигдрийн байдлаар 15% хувьцааны ханш өссөн байна. Тэгэхээр дотоодын хөрөнгөний зах зээлийг бас үргэлжлүүлэх үзэгчдэд мэдээллийг хүргэлдэг. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн үед Монголын хөрөнгөний биржийн арилжааны идэвх суул байна гэдэг бас мэдээлэл яваад байсан. Энэ юу н хэр бодтой вэ? Зах зээлийн үзүүлэлт юу н хэр сайн байна? За сүүлийн 4 гаруй жилийн турш одоо арилжааны үзүүлэлтэд дандаа буурч явж байгаа хувьцаан дээр өнгөрсөн 7 хоногийн хувьд бол бас өмнөх 7 хоногудтайгаа нэг хагтар ялгаагүй тийм 7 хоног болж өндөрлөө. Өнгөрсөн 7 хоногт бол 0.43% топор индекс өссөн. Сарын 0.53 уналттай, жилийн бол 1668% уналттай явж байна. За оны ихэнх 12.4% бас уналттай явж байгаа. Нөхцөл бол өмнөх жилийн муутай харьцуулахад бол арилжааны үзүүлэлт нь бол баг зэрэг буурсан. Тэгтээ тийм илт бүр хүчтэй буурсан үзүүлэлт байхгүй байгаа даа. Нэгдүгээр 20-р өнгөрсөн 7 хоногт бас сонирхолтой зүйл болсон нь болохоор улс их төлбөр компани хувьцааны ханш бол 3 өдрийн турш дандаа нэг өдрийн арилжааны ханшийн хэлбэлийн дээд хязгаар буюу 15% хувьцааны ханш өссөн 3 өдөр. Эргээд энэ 7 хоногт буцаад одоо дахиад 3 өдөр бас 10 гаругаар даваад хувьцааны ханш унчлаа. Тэгэхээр энэ дээр бол ямар сонирхолтой мэдээлэл үйл явдал болсон байгаа. Тэгээд ямар шалтгаантай вэ гэдгийг бол тайлбарлах нэлээд цаг орно. Тэгэхээр бол манай үзэгчдээс интернетээс мэдээлэл авах боломж байгаа.
Тэгэхээр хөрөнгөний зах зээлийн той мэдээллээр бид бас 7 хоног болгон хувьчлагдах байгаа компаниудын танилцуулгыг хүргэж байгаа. Тэгэхээр өнгөрсөн нэвтрүүлгүүдээс 6 компанийг танилцуулсан бол өнөөдөр бас хамгийн сүүлийн буюу 7 дахь хувьчлагдах жагсаалтанд орсон Монголын Захиргааны холбоо компанийг бас танилцуулахаар бэлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр компани хөрөнгө орлого энэ ашиг ер нь ямар төвшөнд явж байна? Хувьчлагдахад ер нь хэр ашигтай байх компани? За тэгэхээр эхний чинь яг энэ компани маань ямар бизнес хийдэг вэ гэдгийг товчхон тайлбарлая. Тэгэхээр 1995 онд бол Монголын Цахилгаан холбоо компани гэж байсан. Энэ компани Монголын холбооны хөрөнгийн компани болон Монголын Цахилгаан холбоо компани гэж хоёр хуваасан юм байна. Тэгэхээр Монголын Цахилгаан холбоо компани гэдэг нь ашиглалтын компани болж үлдсэн. Тэгээд одоо явж байгаа Цахилгаан холбоо гэдэг компани ашиглалтын компани. Тэгээд 8 дугаар сард ашиглалтын компанийг нь бол хувьчилсан юм байна. 95 8 дугаар сард. Тэгээд 40% нь бол Korea Telecom бол худалдсан байгаа. Энэ хувьцаа компанийн хувьцааны үлдсэн хувь нь бол одоо Монгол дотоодын хөрөнгө оруулагч дээр байгаа шүү. За одоогоор л суурин телефон, олон улсын ярианы гарц, интернет үйлчилгээ лавлах зэрэг юм үйлчилгээндийг бол хэрэглэгч нарт өгдөг ийм компани байна. Тэгэхээр энд дөрвөн граф дээр болохоор энэ граф дээр болохоор хөрөнгө үр төлбөрийн үзүүлэлт харагдаж байна. Энд бол орлого, за цэвэр ашигын үзүүлэлт харагдаж байна. Тэгээд энд болохоор нэг хувьцаанд ногдох дансны үн, тэгээд цэвэр ашигаас харуулж байна. За энд бол яг үнэлгээний харьцаанд явж байгаа. Тэгэхээр эндээс ингээд одоо 2006 оноос хойш өнөөдрийг хүртэл буюу за 2014 нийцэх хүртэлх энэ тоог аваад үзэх юм бол нийт хөрөнгө дээр бол одоо тийм өндөр тогтмол энэ хугацаанд бол тогтмол өссөн юм үзүүлэлт байхгүй. Энэ бол доктортой явж байгаа. За өрийн хувьд бол бас айхтар өндөр өсөлт байхгүй явж байгаа. За энэ ногоон график маань юу вэ гэхээр нийт үрд эзэлж байгаа нийт хөрөнгөд эзэлж байгаа өрийг харуулж байгаа. Тэр нь бол юу гэхээр одоо чинь 14 нийцтэл нийт хөрөнгөийнх нь 20% нь бол өр байна. Буюу энэ дүнгээс харахад бол тийм ч бас өндөр дүн харагдахгүй байгаа. Нэгдүгээрт. За хоёрдугаарт орлогын хэмжээг энэ даваад үзсэн бол чинь 2006 онд бол 35.64 тэрбум төгрөгийн орлоготой байсан бол 2014 нийцт 20.52 тэрбум төгрөгийн орлоготой болж одоо энэ бол буурсан харагдаж байна. За орлого буурсныг дагаад бас орлого буурсан учраас бас зардал дээр мэдээж тодорхой хэмжээнд хаалтаад бас хийсэн баг. Гэхдээ зардал бол нөгөө талдаа дандаа инфляц өсөж байгаа учраас ер нь өсөх талдаа байдаг те. Тэгэхээр бол ашиг нь бас ингээд буурч байна. 4.6 тэрбум ашигтай байсан компани бол өнгөрсөн оны эцсийн байдлаар 520 сая төгрөгийн ашигтай ажилласан байгаа. За энэ ногоон график нь бол юу вэ гэхээр нийт орлогод эзэлж байгаа ашигын хувийг харуулж байгаа. Тэгэхээр 12.9% байсан үзүүлэлт нь 255 болж буурсан байгаа. За энэ графикт болохоор дансны үнийг харуулсан байна. Тэгэхээр дансны үн нь бол чинь 6 онд 1137 төгрөг байсан бол одоо 1249 төгрөг үйл хэлийг өссөн. Нөгөө талдаа нэг хувьцаанд ногдох ашиг нь 177 төгрөг байсан бол одоо 20 төгрөг болж буурсан байгаа. Тэгээд эцсийн бүлэгт энд үнэлгээний харьцаа харуулж байгаа. PE харьцаа, PB харьцаа гэсэн юм хоёр харьцаа байна. Тэгээд PE харьцаа бол 44 гарч байна. Одоо бараг 45 гарсан байна. Тэгэхээр энэ бол одоо маш өндөр байна гэсэн. Ер нь бол 15-аас дээшээ гараад ирэх юм бол тухайн хувьцааны ашиг өндөр байна. Тийм бодит ханшаас өндөр байна. Тэгэхээр энэ ханш чинь эргээд унах магадaltaй шүү гэдэг л хэлдэг. Тэгэхээр энд PE харьцаа 44 45 байна гэдэг бол маш өндөр явж байна гэсэн. Харин нөгөө талд бол унах харьцал өндөр гэсэн үг. Тийм ханш дахиад цаашаа унах нөхцөл байдал бол байна гэж харуулж байгаа. Нөгөө талд бол PB харьцаа нь бол харин 172 буюу нэгээс бага байгаа. Тэгэхээр нэгээс бага нэгдэн дээр бол эрсдэл бас их бага байна гэдгийг л харуулж байгаа. Тэгэхээр бол эрсдэл бага байгаа. Нэг талдаа нөгөө талдаа ашиг нь бас буурч ашиг орлого нь бол буурч байгаа юм үзэл тоо. Гэхдээ энэ дээр үзэгчтэй хандж эхлэхэд бол бас нэг зүйлийг тодруулах хэрэгтэй байна. Сангийн зах зээлд нэг юм хэллэг байдаг л да. Өнгөрсөн бол ирээдүйн баталгаа биш ээ гэж. Тэгэхээр манай үзэгчид маань одоо за энэ компани орлого дандаа буурах явцсан, ашиг буурах явцсан, энэ компани ер нь одоо хүнд байдалтай байгаа маань ашиг буурж байгаа юм байна гэсэн мэдээлэл бол энэ санхүүгийн түүхээс нь буюу өнгөрснөөс харагдаж байгаа. Гэхдээ хувьчлал гэдэг маань юу вэ гэхээр хувьчлаа тэр компанийг хөгжүүлэх гэдэг байгаа цаашаа. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд ингэж унж ирсэн ч гэсэн хувьчлалын үр дүнд босгосон хөрөнгөөр цаашдаа дахиад шинэ бизнес, шинэ амжилттай одоо бизнесийн сувгуудыг, үйл ажиллагааны сувгуудыг, чиглэлүүдийг нээж өгөөд амжилттай тэрийг хэрэгжүүлж чадах юм бол нөгөө талд бол эргээд нөгөө орлого маань унжсан бол ихгээд өсөх, ашиг бол өсөх ийм нөхцөл бол бүрддэг юм аа. Тэгэхээр бол яг энэ өнгөрсөн хугацааны тайлангийн үзүүлэлтээс хараад хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргана гэдэг бол оновчтой биш. Хэрвээ одоо өнгөрсөн хугацааны тайлангаас одоо дөрөлт гаргаад тэгээд хүмүүс хувьцаан дээрээс ашиг хийдэг байсан бол одоо математикч гэдэг юм уу, нятлан бодогчд одоо Монгол энэ дэлхийд дээр хамгийн баян хүмүүс байх байлаа л да. Тэр бол тийм биш юм аа тий. Ирээдүйд хэрэгжүүлэх чад төсөл хөтөлбөр юу вэ гэдэг чих чухал юм шүү. Тэрийг харж иж нөгөө хүмүүс маань дүнэлтээ эцсийнхаа дүнэлтийг гаргах хэвээр. Тэр нөгөө юу хэрэгжүүлэх чинь ямар ашигтай байх вэ гэдэг тэр эцсийн үнэлгээг бол Андретрийн компани нь компанитайгаа өөрөө энэ үнцаасны гаргаж байгаа компанитайгаа нийлж байгаа. Тэгээд үнцаасны танилцуулга гэж
бидний танилцуулга дээр бол тусгагддаг байгаа. Тэгэхээр эцсийн шийдвэр дээр үнцээс нь танилцуулга дээр үндэслэж гарах нь бол зүйтэй юм шүү гэж хэлмээр. За мэдээлэл хүргэсэн баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэн өнгөрсөн 7 хоногт дотоодын болон гадаадын хөрөнгөний зохицол болсон онцлог үйл явдлын мэдээллийг хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэ онлайн студид ажиллан үзэгч танд мэдээллийг дэлгэрүүлэг хүргэлээ.